За шүүгээ шийдэх тогтоол гарч байна. 2026 оны 5 сарын 6 дугаар Улаанбаатар хот Монгол Улсын нэрийн өмнөс. Баян зураг Сүхбаатар Чингэлтэй дүргийн эрүүгийн анхшилтны тойргийн шүүхийн шүүх уралдааныг шүүгч Түмнаас хатан цэцэг Бачаргал нарийн бүлэгтүнтэй улсын ялагч Яндам Билгүн, иргэдийн төлөөлөгч Булган, орчин үндэсний төлөөлөгч Төмөрж өдөр, амар жаргал түүний өмгөөлөгч Баасан Жав, Сувдуу уяг түүний өмгөөлөгч Булгамаа Нэмсүрэн, шүүгдэгч Бачулуун, түүний өмгөөлөгч Төвдөн, нарийн бичгийн дарга Балдарган нарыг оролцуулан за нийслэлийн прокурорын газраас ялах дүгнэлт үлдэж ирүүлсэн Мужид Доржийн Бачулуун толбох хэргийг хаалтаагаар хянаа хэлцээд эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 6.7.8, 13, 37.1, 41-р зүйлүүд заасныг тус удирдлага болгон тогтоохон 1 товсоо огт Мужид Доржийн Бачулууныг эрүүгийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 1 заасныг журамлан тусгай ангийн 11-р зүйлийн 3-т заасан он царис хэрцгийгээр бие хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан гэмтэрэг үйлдсэн гэм буруутай. Эрүүгийн тусгай ангийн 11-р зүйлийн 3-т заасан он царис хэрцгийгээр хохирч нарыг бие хамгаалж чадахгүй жирэмсэн гэдгийг мэдсээр байж жирэмсэн хүн болон бага насны хүүхэд алсан гэмтэрэг үйлдсэн гэм буруутай тус тооцсгоо. 2 шүүгдэгч Бачулууныг эрүүгийн ерөнхий ангийн 28-р зүйлийн 1-2 заасныг журамлан тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 зааснаар 8 жилийн хугацаагаар хоригдлаа. Эрүүгийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 зааснаар бүх насаар хоригдлаар тус шийдэгсвэ. 3 эрүүгийн ерөнхий ангийн 6-8 дугаар зүйлийн 1-2 зааснаар шүүгдэгчд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хоригдлыг бүх насаар хоригдол нэгтгэн эдлэх ялыг бүх насаар хоригдлаар тогтоосвэ. 4 эрүүгийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1-2 зааснаар шүүгдэгчийн цагдаа өгцөөнийг эдлэх ялд нь оруулан тооцсвэ. 5 эрүүгийн ерөнхий ангийн 5-6 дугаар зүйлийн 3-4 зааснаар шүүгдэгчд оногдуулсан хоригдлыг хаалтаа байгуулахад илүүлсэвэ. 6 иргэний үлийн 497-ыг 505-ыг 581, 511-ийн 3, 511-ийн 5 зааснаар шүүгдэгчээс 167 сая 197,209 төгрөгийг гаргуулж орчин үндэсний төлөөлөгч Сувдуу уягт 31 сая 680,000 төгрөгийг гаргуулж орчин үндэсний төлөөлөгч Төмөрж өдөрт 36 сая 404,080 төгрөгийг гаргуулж Сувд эдний асран хамгаалж харгалзсан дэмжигчид тус алгасваа. 7 хэрэг эдмэрийн монитор хураагдсан нэг ширхэг гар утсыг эзэмшигчд нь буцааж олгохоор 12 ширхэг CD хэрэг тавсгасан 12 ширхэг хэрэг хадгалах хугацаар хэрэг тавсгах за бусад хураагдсан CD зүйлүүдийг устгахыг тус шүүхийн тамгын газар даалгасваа. 8 эрүүгийн эрхийн шийдвэрлэх хуулийн 11 дугаар зүйлийн 1 зааснаар эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагааны зардал насан туршаагүй хохирогчийн өмгөөлөгчийн хөлс болох 2 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хамгааллын хилцэд олгосгоо. Юу шийдэх тогтоол үн сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч тавсан цагдаа уртаасан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж идэх ялыг энэ өдрөөс эхлэн тоосгоо. 10 шийдвэрийг зөвшөөрөл талуудын ярилд авзаалах гомдол гаргах сэргүүлс бичгтэй болохыг дурдсгоо. Шийдэх тогтоолд авзаалах гомдол гаргасан сэргүүлс бичсэн тохиолдолд шүүгдэгч тавсан цагдаа уртаасан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгөө. Дараалагч шүүгчд. За суцгаа. За. За шүүгчдээс 10